Өдрийн мэнд хүргэе. Бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлж байна уу? За, Тунраа ТV-тэй хамтраад Тунраа багшийг ураад бид маш сонирхолтой ярилцлагуудыг та бүхэндээ цувралаар хүргэхийг зорддог. Тэгэхээр өнөөдөр Тунраа багштайгаа уулзж байна. Өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Сайхан өдрийн мэнд хүргэе. Шинэ 7 хоног дуусч байна. Өнөөдөр баасан гараг. Энэ 7 хоногоо дүгнэхэд ер нь таны эерэг илүү давмгай байв уу? Энэ 7 хоногт эсвэл сөрөг эрчим хүч илүү их гарах уу та? Яг өөрийнх нь зүгээс бол эерэг нь давмгалсан. Ер нь тэгээд яг очин тойрон нийгэм тэгэл улс орон гэх юм бол тэ дэлхийн ертөнц гэх юм бол сөрөг зүйл бол мэдээж одоо дүүрэн байна дөө. Бид хоёрын ярилцлага ер нь баасан гараг бүрээ надад 12 цагаас сонсогч үзэгчдэд хүрчих юм. За өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол эерэг сүргийн тухай. Тэгэхдээ одоо нэмэх хасах тоо биш тийм ээ. Хүнээс гардаг эерэг энерги болон сөрөг энергийн тухай хоёлаа ярилцах. За ерөөсө бүх зүйл өөрөө л эерэг сүргийн нэгдлэлтэй. Тэгэхээр эерэг нь байж иж одоо сүргийгөө зөөллөө штэ. За сүрэг байж иж бас ухаарл одоо тэ туршлага бий болж нөгөө илүү сайхан амьдрах нөхцөлийг олж авах боломж нээн шүү дээ тийм ээ. Тэгэхээр эерэг нь сүргийг нөхцөлдүүлнэ. Сүрэг нь мэдээж эерэгтэй нөлөөлнө л гэсэн үг тийм. Тэгэхээр яг одоо бид нар гэхдээ нөгөө ингэ хэтэрхий их сөрөг байгаад ахаар бас хэцүү байдаг тийм үү амьдрал. Тэгэхээр эерэг байна гэдэг нь болохоор нэг л дандаа л хөө чист тамандаг шүү чи гоё шүү улс орон гоё яана гэд тэгээд ахтаа гол нь шим тийм ээ. Ер нь дэлхийн ертөнц чи өөрөө ингээд хөгжлийнхаа явцад байнга л ингээд хөдөлгөөнд орж байгаа. Хөдөлж явахдаа дандаа л эерэг рүү тэмүүлж байна. Тэнцвэрлөө тэмүүлж байна тийм ээ. Одоо ингээд бүр бүтээл рүү ямар нэгэн тийм гоё төгс чанар руу явж идэг юм л да байнга л. Тэгэхээр энэ завсар бол яхахгүй сөргөнч байгаа юм, эергэнч байгаа юм. Тэгэхээр бид нар ингээд сөргөөс гарах юмсан тэг битээ сөрөг үг яриад та тэг ингээд айгу ямар сөрөг юм бэ нэг юм хэлэхэд сөрөгтэй байхаа энэ гэж ярьдаг үстэй тийм ээ. Тэгэхээр тэр нь бол ерөөс хүнийг маш тааламжгүй байдаг л да. Тэгэл угаасаа л нэг дургуй сонсоос дургуй өрмөр тэгэл хэцүү байдаг тийм ээ. Тий ингээд шууд үгүйсгдэг ч юм уу биш гээл ингээд зогсоодог ч юм уу те эсвэл би мэдчихээн ч гэдэг юм уу эсвэл нэг юм ярахаараа ингэж зовоод ингэж зүдрээд ингэж өвдөөд ингэж хавдаад ингэж хэрэлдээд ингэж одоо яадаг чинь маргалдаад ч гэдэг юм уу. Энэ байдлаас бид гарахын тулд тийм ээ одоо амьдарч байгаа. Энэ нөөрэ байгалийн шалгуур юм л да. Тэгээ шалгуурын дотор шалгагдаад нөгөө тэрийгээ ч ойлгохгүй насыг бараад дуусаад явцсан маш олон явжиж байгаа хүмүүс байна тийм ээ. Тэрийг энэ бол шал хэрэггүй юм байна. Би өөр нь амьдралдаа одоо ингэж юм хатуу ширүүн байснараа тийм ээ. Ийм сөрөг одоо тийм таагүй байснараа ер нь их ололтгүй байлаа шүү гэдгийг ухаарад явж байгаа хүмүүс ч хэл байна тийм ээ. Бүр угаасаа би ерөөсөө сөрөгт угаасаа дургу би их сайхан эргэл амьдрмаар байна гэдэг бүр ингээд биелээ олоод цаашаа явж байгаа хүмүүс ч байна. Тийм. Гэрээсээ эерэг гараал их гой зөв бодолтой гараал явж идэл гинт нэг юм сөрөг зүйл орж ирэл сөрөг дээрээ тавьчлаа гэх хүмүүс ярьдаг. Нэг сөрөгтчгөрөө тэр чигтээ нөгөө эерэг нь дарагдаад сөргөөрөө дуусчих гээд байдаг гэж бас ярьдаг. Яг нөгөө тэнцвэргүй л байгаад байгаа юм л да. Тэнцвэр юуны тэнцвэр юм тийм ээ. Юуны ботлын тэнцвэр юм уу, үгний тэнцвэр юм уу, тийм үү? Одоо хандлага, санааны тэнцвэр юм уу? Юуны тэнцвэр юм? Хөл гарны тэнцвэрийнх нь алдагдсан юм уу? Нуруу нугсан тэнцвэргүй болцсон юм уу те? Гэт ингээд бодож байгаа хүмүүс. Тэгвэл энд нэг л юм би сэтгэлийн тэнцвэр гэдэг юм л олоогүй бол хүний өгөнд маш амархан ундаг. Сэтгэлийн тэнцвэр гэж тийм ээ. Сэтгэл гэдэг нь өөрөө бүхий л зүйлийг бий болгож идэг. Сэтгэл дотор бүх зүйл байгаа. Сөргөнч байна, эргэнч байна. Мууханч байна, сайханч байна. Хартаанч байна, харгуунч байна, тийм ээ. Гэгээлгэнч байна, одоо сөргөнч байна. Ингээд бүх юм сэтгэл дотор байна. Яг үндэ бол сэтгэлийг харагдахгүй мөртлөөсөө хамаг бүх ачааллыг үүрж авдаг. Одоо нэгэн хэсэг одоо юу ч хийж хэлдэг, цүнх гэж төсөөлдөг юм уу эсвэл тийм эсвэл бөмбөлгөөр төсөөлждөг ч юм уу эсвэл аавуулахад төсөөлдөг ч юм уу. Сэтгэл тийм гэж бодъё. Тэгэхээр энэ төр бүх зүйл байгаа гэсэн. Тэгэхээр тэр бид нар сэтгэлийн амьтан би сэтгэлийн амьтан болохоороо гэж ярьдаг ч гэсэн яагаад хаана байгаа тэр сэтгэл нь тэр сэтгэлийн тэнцвэр гэдэг юм яаж олох гээд байгаа юм те. Тэрийг хэрвээ олчих юм бол сөрөгтгөө болчих юм уу? Тэгвэл хэрвээ тийм сөрөгтгөө олчих юм бол яаж олох юм гэдэг юм асуултууд байгаа. Тэгэхээр өөрөө хүн ингээд 1000 гоё гэрээсээ гарахтаа аваа гал гоё ингээл энийг л гарсан ч гэсэн гадаа удамжинд нийгэм одоо тий хот ингээл
төвжирлээс хавлаад тийм ээ ингээл хүмүүсийн уур амьсгал ерхий байгаа байдал ядчил дор хаяж хүмсгээ зангидсан хүмүүс зөөрөө тахарч нас өрөвдмөөрч те ясан ч хэцүү юм дээ ингээл амьдралд ерөөсөө ингээл сэтгэл ханамжтай байж чадахгүй яах вэ гэл ингээл нэг юм бодол болсон хүмүүсийг харахаар бар те бас ингээл ямар ч юм битээ гэл ингээл те тийм ээ. Тий энэ болохоор хоёул одоо дахиад сэтгэлийн тэнцвэрийг алдчихж байна л гэсэн үг юм. Нэг талаараа буцаагаад дагаад одоо унжаагаа болол сэтгэл тэнцвэр алдчихж байна гэсэн үг. Тэгэхээр сэтгэлийн тэнцвэр гэдэг одоо энэ яриад байгаа энийг бид нар олж авч чадах юм бол сөргөөс салах боломжтой юм аа. Энийг л одоо сэтгэл гэдэг харагдахгүй байгаа энэ онцгой шиг тийм ээ. Тэгсэрнээсээ маш их одоо амьдралын юмс та бүр ингээд 99% сэтгэл ингээд одоо авч явдаг шүү дээ. Сэтгэлгүй юм гэж юу н огт байхгүй шүү дээ тийм ээ. Гэтэл энийг ингээд одоо зөвшөөрүүлж тэнцвэржүүлж чадах юм бол бид нар тэр сөрөг байгаад байгаа тэр байдлаасаа салах юм л да. Давагдшгүй нөхцөл байдал гэж байх уу? Одоо жишээ нь би ер нь эерэг байхыг л чухалчлал хичээгээл байдаг. Гэхдээ бас л надад сэтгэлийн тэнцвэр байхгүй байх гэж бодож байна л да. Яг гэвэл сүүлийн үед сошиал дээгүүр маш хэцүү мэдээллүүд байгаа. Энийг сонсоод өөрсдөө нөгөө хүүхдтэй хүмүүс бол дагаал хямраал, өөрөө ирэхгүй одоо яана гэж айдсгүйц давтаал өдөр чинь нэг юм тавгуу хэцүү болчдөг. Тэгэл ингээд би өөрөө дотор тавгуу хэцүү байхаар надаас мэдээж ургал одоо байдал, сөрөг одоо инээрэг энэ бүгд ялгарч байгаа шүү дээ. Тэгэхээр Тий, ер нь бол бүхэл бүтэн ингээд улс орон байна шүү дээ, тийм ээ. Улс дотор хэдэн хүн байна? Бараг 3 сая гаруй хүн байна, тийм үү? Энэ улс орон дотор чинь сөргөнч байна, эргэнч байна. Тэгэхээр энд ерөөсөө одоо үзэгдэл шүү дээ. Хүн болгоны хүүхдүүдийг хүн болгонгүйччил барьж аваад алж чадаад хайхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар урд нь сошиал байхгүй байсан учраас ийм болж байгааг мэддэггүй байсан. Тухайн үедээ тэр нэг тий одоо тэр аймгийн тэр хэсгийн тий нэг цагдаагийн хэлц нэг одоо өөрийнх нь ээжээ аав уйлж унжаад өнгөрөөд харамсаад ингээл дуусцаадаг байсан бол өнөөдөр тэгэл тий ингээл улс орон даяараа цацаал тэгэл нөгөөдөл хүүхд толгон нь алга болчих юм шиг тий хүүхдүүд нь бүгдээрээ л алга болчих юм шиг бүгдээрээ л хүнд очиод алуулчих юм шиг нэг ийм бодол байна л да тий. Ямар санда манай дүүгийн хүүхдээ жааш та 13 та гэсэн чинь. Би ийш тийшээ ингээ өглөө явахаараа хараад ингээд намайг хүн аваа явуучих байдаг эртөө хөвт штэ. Аваа явуучих байдаг гэж ингэж харж ин гэж байгаа. Тэгэхээр ингээд нэг өсөндөө айцд нөмрүүлчих чинь л да. Энэ олон хүмүүсийг айцд нөмрүүлж байна. Тэгэхээр айц өөрөө нэг одоо үүснэ хахад 2 дахь бодно, 3 дахь бодно, 4 дахь бодно, 5 дахь бодно. Тэ ингээд сүултээ бол ингээд бийжэд хүний энэ бодол гэдэг чинь өөрөө маш хүчтэй одоо татах хүчийг бий болгодог шүү дээ. Тэгээ бийжүүлнэ. Тэгэхээр ерөөсөө эн чинь одоо өглөөсөө л нэг хүүхд талгуулаад л өгч үрдээд байвал бас тий. Гэтэл эн чинь бүхэл бүтэн улс шүү дээ. Бүхэл бүтэн үндэстэн энд чинь амьдарч штэ. Тийм ээ. Болно штэ юм. Өнөөдөр бид нар мэдж байгаа сошиал мэдж байгаа болохоос урд нь зөндөл болтгол байсан байхгүй. Одоо энэ ингээд Монголд юу байна? Шорон байна штэ. Шоронд юу байна? Ирчүүд байна. Хэн байна? Залуучууд байна. Тэд нар юу хийж яг ингээд онголоод үзэх юм бол та маш аимшигтай хэрэгүүд хийсэн байна. Угаасаа байсан уу? Байсан. Тэгээ хүнийх нь тоо буурж байгаа юм үгүй. Харин шорон нэмэгдэж байгаа. Тэгээ энэ юу харуулж байгаа юм бэ гэхээр ерөөсөө хүн хөгжихгүй байна. Нөгөө сөргөн байгаад байна. Нөгөө нэг одоо бие биенийгаа тийм ээ. Тэр гэмт хэрэг хийж байгаа хүн гэдэг чинь сөрөг энерги нь маш эрчимтэй болж байгаа тэр нь бийжээд гарч ирж байгаа хүн байна. Тэгж байгаа. Тэгэхээр тэр хүүхдийг хэн өсгөж байгаа? Тэр хүний хажууд хэн өсөж байгаа? Ямар нөхцөлд ямар гэр хүмүүжлэг авч. Тий, одоо шилбэл тэр залуу одоо тий тэр хүүхдийг одоо ингээд эгүүтгэсэн байна тийм үү? Тэгвэл тэр залуу яагаад тийм харгас үйлдэл хийх болсон юм? Тэр залуугийн сэтгэл зүйг судлаад үзэх юм бол тийм үү? Тэр маш одоо бага насны тэр трама гэж ярьж байгаа одоо тий бага насны хүн зөв зүгээр яж байгаа л тийм болчдгүй юм л да. Төрлөхөөсөө тийм юм гэж байхгүй тийм. Төрлөхөөсөө тийм юм байсан ч гэсэн маш ховор байдаг. Бүр тий одоо цаанаасаа нэг яаж ч одоо хүмүүжүүлж хөгжүүлээгээд болж өгдөгөө бүр цаанаасаа тийм дутуугийн комплекстэй тийм хүмүүс байдаг. Тэрийг бол яг урд насны карма, урд насны одоо гэж тооцдог л доо. Тэгвэл хамгийн одоо чухал
хүний хөгжлийн шат бол хүүхэд нас шүү дээ. Хүүхэд нас. Тэгэхээр тэр сөрөг байгаад л одоо ямар эцэг эхийн хажууд байсан бол те арх дарс байсан уу, хэрүүл зодон байсан уу, салаал нэгэнтээ суугаа явдаг тийм ээжүүд байдаг. Салаал нөгөөх рүү явааддаг аавууд байдаг те. Тийм хүмүүс байсан уу? Ер нь тэр яагаад тийм одоо сэтгэл зүрхэн тийм гэмтсэн юм бэ? Гэдэг их чухал юм л да. Тийм. Яг энэ одоо мэдрэмжийг мэдрээд ч гэдэг юм уу таагүй байдалтай маш удаан явсан. Одоо өнөөдөр чи хэдийн тэгээд энэ нөхцөл байдал улс орон даяар зарлагдаад хэдийн хугацаа хүрч байгаа юм. Тэгээд ингээд цаанаа л нэг юм хөндүүрлээл айцтай хэцүү санагдаал тэгэл заримдаа ингээд бодох тэр мэдээ эргээл ингээд сошиал дээр гүйжих үед хараал энэ мэдрэмжийг аваад байсан. Тэгээд сая яг тантай яриа сууж байхдаа би бүр уртаас урт санаалдлаа. Харин тэглээ тий. Тэгэхээр яг бит хоёрын ярилцлага нийгэмд яг энэ олон хүнийг ингээд юм тайвшруулж өгсөн. Арай өөр өнцгөөс нь хараад юм сэтгэл нь онгойсон гэдэг юм уу? Имчилгээ болох юм ярилцлага байхасаа л гэж бид хүсээд яг энийг явуулаад байгаа шүү дээ. Өнөөдөр ялцчгүй яг энэ цаг үе энэ одоо ухуулга гэдэг юм уу? Энэ арай өөр өнцгөөс нь харах юм ярилцлага чиглүүлэг манай монголчууд маш их хэрэгтэй байгаа. Тэгээ би өөрөө дотроо ингээ хичээгээд идэх хүн. За хүн эерэг байх хэвээр идэж байгаа хоолоо хүртэл сайхан хоол гэж хүртэх хэвээр. За байгаа гэр орноо хүртэл өргөөмн ингээд миний сайхан гэр минь гэж ингээд одоо бодож итгэж үнэмшүүлж хэлэх хэвээр гэдэг. Гэхдээ би дандаа чаддгүй. Одоо би хэлээд идэг ашиг шимэн хизээ гарах юм байж гэдэг юм уу? Нэг юм нурах гээд идэг л та. Энэ дэр та зөв. Тэр нөгөө нэг албадаж хийж байгаа юм гэдэг чинь нэг тийм тэгэл одоо яа тийм 7 хоног л одоо тий бодож дотроо. За хэвээ ингэж хэлж ивэл сайн ингэж хэлвэл хэвээ гоё энергитэй болно. Ингэж хэлэх юм сөрөг малга болно тэгэл тий. Сайн байд. Энд чинь албадаж байна гэсэн. Тэгэхээр юусаа албадлага юм хүчилсэн зүйл болгон нэг сүртэй үр дүнтэй байдгүй. Тэгэхээр тэрийг хэлэхт нэг тийм хэмжээс байна хүнд. Тэр хэмжээсрүүл хүн одоо тий өөрийнхөө тэр одоо ухамсарын давтамжийг авааччих юм бол зүгээр л өөрөө аяндаа л хэлэгдээл явдаг тэр төвшөнд очдог. Тэгээ хэлээд тахаар яг үр дүнтэй юу? Одоо жишээ нь нөгөө сөрөг баг дотор нэг юм сөрөг хүн байдаг штэ. Хоол үзчихэл энэ ч болохгүй, тэр нь ч болохгүй, энэ араа ийм юм уу гэж голоод байдаг. Гэтэл энэ дандаа сөрөгтэй тавгуудуулаад их наатга сайхан гэж бодоод идээчтэй гэдэг. Гэтэл яг ингээд муухай хоолыг ч гэсэн сайхан гэд ингээд бодоод тахаар нэг бодлын яг уу юм сэтгэл зүгээ эрг зүг байлгах гэж байгаа боловч нөгөө бодлын зарим нэгэн зүйлийг ингээд засах хэвээр юмыг засахгүй хит ингээд хүлцэнгүүч гэдэг юм уу? Ингээд авах юм магадл байх үү гэж би танилцуулаад байгаа. Мэдээж хоол одоо би ч гэсэн ангил хүүхдүүдэрээ хоол хэлчихэл ямар сайхан хоол вэ гэл аль хоол нэгэн ялаа идэн штэ тэгэл миний хөө дараа хоол маш гоё болж те чи үнэхээр гоё хоол хийдэг шүү ингээд бүр цаанаасаа чиний хийсэн хоолнд бол би бүр ингээд дуртай надад бол одоо ресторанд ороод ахчаа шаардлага алга хоол нийтнэ тэгтээ миний хөө дараагийн удаа давсан ялгууч хийчихэрэг хүн ямар тийм төгстэй одоо тэр хүн чинь тогооч уу мэржлийн одоо хүн үү те чинь тэгэнгүүт яадаг гэхээр маргааш нас ээж ямар хоол их вэ эсвэл ээж хоол хийсэн шүү тэгээд ёо би чиний хоолыг нэрээс та үнэхээр идэх дуртай те ямар гоё хоол идэг гэ чи бүр нэг цаанаасаа нэг энэ хоол ихээр нэг юм сэтгэлээ шингээ хийчдэг шүү гэх юм бол дахиад хоол хийн гэтэл өнөөдөр би хоол идлээ тийм үү хоол нь идчихлээ хийсэн хоолныхын царайг Олтойгоо юм хийчихээр яадэ. Маргааш яаж хоол хийх юм? Нэг юм хийх нь төлөө ах тийм үү? Тэгсэн ч гэсэн дахиад те нэг тийм урамгүй хоол чи хийсэн шүү. Одоо яана голомдог сайд. Тэгээ чагнана тийм үү? Чагнаад нөгөө рефлекс болцсон байгаа шүү дээ чагнана. Тэгэнгүүтээ гэл эхлэнгүүт л ахаал маргааш нь. За өөрөө хоол хийгээрээ гэд хэлнэ. Тэгэхээр ерөөсөө хүн уг нь их лагуугч чадамжтай, потенциалтай, энергитай, ухамсартай, сэрхүүтэй, мэдрэмжтэй. Энэ дээр бид нар сөрөгийг өгөөд байвал тэр хүний нөгөө чөтгөрлөг талыг л өдөөгöd байна гэсэн үг. Дургу залах уу, янт чи хийхгүй өөрөө хий. Хийхээр ямар олигтой нэр авдаг биш. Чадахгүй. Гэтэл нөгөө нэг саяны бүтээлч чадамж нэмээд чи чадж байгаа шүү. Би нэрээс чиний ингээ хоол дуртай шүү. Миний хөө цаанаасаа л нэг сайхан сэтгэлтэй шүү. Гэтэл энэ үг өөрөө нөгөө дотор байгаа сүнсийг чинь тижээж идэг. Тэрийг нөгөө одоо бодиттой биетэй болгох тэр бүтээлч чадамжийг өсгөх тэр дадлыг өгж идэг. Тэрүүгээр хоолж идэг гэсэн. Тийм. Тэгэхээр ер нь бол
яхаа үгэн дотор үг байна гэд ярьдаг штэ тийм ээ. Тэгэхээр үгэн дотор үг байна гэдэг нь үг өөрөө дотроо маш их энерги агуулж байна. Эрчим хүчийг бий болгож байна тийм ээ. Тэр энерги эрчим хүч нь цаашаагаа ингээд явхлаараа бодиттой болж байна, биежиж байна. Тэр хүнийг бүр ингээд зөв одоо хөгжилтэй болгож аливаа амьдрал дуртай болгох те сайхан хоол хийж хүмүүсийг дайлах тэр ингээд хүсэлтэй болгох. Тэгээд дотор нэг тэр гоё сэтгэл те өөдрөг үеийг байлгах. Бүр ингээд өөртөө ихтгэлтэй ахаа цаашлаа ярих юм бол өөртөө ихтгэлтэй байх. Тэр хүчийг өгөх бүх боломж бол үгэнд байна. За багш та юу яддаг хүмүүстэй уулзаад уулзаал нэг юм хүнээс үнэр үнэртдэг гэж ярьдаг. Эсвэл уулзаад энерги нь мэдрэгддэг гэж ярьдаг хүмүүс. Та уулзаал эерэг болон сөрөг хүмүүсийг ялгаж мэддэг үү? Угаасаа ингээл ороод ирэхэл мэддэг шүү дээ. Тийм үү. Шууд харж ирэлөө. Тийм нүдний харц тэгэл биеийн тэр байж байгаа хилэмж те тэгэл нүрний хөдөлгөөн одоо байгаа хилэмж бүгд тэрэ мэдэгдэнэ. Тэгэл нэг хоёр үг амнасаа авнаал тэгэл өөр ойлгомжтой. За энэ хүүхэд бол нэг юм хүүхэд байна да. За энэ эмэгтэй бол нэг юм эмэгтэй байна да. За энэ эмэгтэйгийн одоо тий яг энэ тал дээр нь илүү ажиллаж чадах одоо хэлж чадах бол энэ маш хурдтайгаар одоо өндөгөд босоод ирэхэд бэлэн байна да. За энэ хүүхдийн те энэ тал нь сул юм байна да. Хүн ердөөсөө энэ хүүхдийг багаас нь ерөөсөө тэгээ одоо магтаж саашааж дэмжиж байгаагүй учраас энэ хүүхэд бүр нөгөө үндэстэн ургаагүй мод шиг бүр ингээд нэг юм горчиж гатцсан юм явж байгаа юм байна да. Тэгсэн чи ээж аав нь болохоор те би ста чамаа өдөө зэрэгтэй өсгөлээ хамаг мөнгө чам зориулсан байж байгаа царайгаа хар гөлсөн өнтер гэл ярьдаг штэ бид нар тийм ээ. Ингээд бүр ингээд булцсан тийм хүүхэд байна да. Ингээл нохчаалаа. Тийм. Тэгээ бүр гадна талаасаа харахад том залуу болов шиг дотор талдаа бүр атигаад хорчигдсан хүүхэд байна да. Энэ дээр уг нь жоох ингээ ажиллаж зүгээр л юм байна да. Гэхдээ энэ хүүхэд ингээд их гоё боллоо гэхэд хажуу талд нь байгаа ижээ аав нь өөрчлөгдөхгүй бол энэ хүүхэд бол сүртэй хойсохгүй дээ ч гэдэг юм уу те. Хүмүүс ярьдэн штэ. Би хүүхдээ ингээд гоё олгомоор байна те. Танах руу сургалтанд суулгамаар ингээл. Тэгээд асууна л да. Хэдэн настай хүүхэд гэх юм. Жохон багхан шиг 12 3 ч гэдэг юм 14 5 гэх юм. Та өөр дээрээ л ажиллах хэрэгтэй байна. За бүр ингээд 20 30 настай хүүхэд байсан ч гэсэн тийм ээ хүүхдлэл хүүхдээ штэ. Эцэг ихээ харж байгаа. Үгийн сонсож байгаа, хамт байж байгаа. Та хоёр өөрчлөхгүй л бол өөрсдөө л одоо ховсож тийм ээ үг яриа бод санаагаа өөрчлөж энэ сөрөг ингээ байдалтай ингээ бүр ингээ бугшцсан тий. Тэндээ бүр ингээ үжил бодлон суудсан байж тээ. Тэр байдлаа л одоо шинчлэхгүй бол энэ хүүхдүүдийг өөрчлөх гэсэн ойлголт бол үнэхээр ховроо ер нь бол ховорч гэжтэй байхгүй дээ яг үндэ бол. Ховс эцэг их өөрөө ховсох хэрэгтэй байхгүй юу? Тий. Нэг ийм хүмүүс байдаг шүү дээ ийм төрлийн. Би ер нь угаасаа л ийм хил амтай хүн. Эсвэл нэг ийм ууртаагаараа одоо төрөө барьсан энэ тэнд одоо юмны дараалал зогслоо гэж бодоход энэ тэнд очлоо гэж бодоход дандаа нэг ийм хил ам хийгээл тэгэл хил амаараа дөвилдгөөл даваа чанараа болгоол ажиллаа хурдан хэмжүүлээ гарчдаг ч гэдэм бод тэрийг баг нэг юм өөрийнхөө арга барил сэргэлэн зан чанар гэж ойлгоод яваад байдаг хүмүүс байдаг. Үнэн чодрог хүн би гээл тийм ээ. Эсвэл зарим нь баг үнэн чодрогаар өөрөөгөө хөлбөөл тэгэл бүдүүлэг үгэлгээр хүмүүсээ гомдоох гал байдаг тийм. Тэг яг дутуугийн комплекс гэж ярьдаг л да бид нар тийм ээ. Нөгөө дутуу мэдэрдэг. Тийм болохоор нөгөө өөрийгөө одоо бусдаас ингээ бусд хүн намайг дутуу гэд бодчих үедээ гэдэг юм өвөлгсөн чанараараа би ерөөсөө ингэдэг хүн байна. Би л одоо наадах чи мэдчихээн тийм ээ. За би л мэдхгүй л та нар л одоо юу вэ ч гэдэг юм уу. Ийм байдалтай байдаг. Тэгэхээр одоо яалтаач хүлээд хүмүүсийн ер нь бол ингээд хүний хөгжлийн шат гэж байна л да. Тэгээд бүр тэр нэг хүй нэгдлийн үеэс ахуулаад за тэгээд бидний мэдхээр бол тэр нэг тэгээд чулуун зэвсэг одоо ямар зэвсэг ч хэлээ тийм ээ хүрэл зэвсэг энэ төргээл тэгээд цаашаа одоо бидний ойлгож байгаагаар бол тэр нэг модон шанья хаан тий тэгээд цаашаа Чингис хаан тэгээд наашаага явхаа тэр одоо 21 оны хувьсгаал тий тэгээд 37 оны хилмигдүүлэл тэгээд наашаага тэр 90 оны хувьсгаал тий ингээл шат яваад штэ тийм үү. Хүн одоо бид нар бол ингэж хэлдэг 13 одоо тэрлион жилийн өмнө гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэр сингулярны цэг гэдгээс ингээд дэлхийн ертөнц цаахаа үүссэн юм а гэж.
За тэндээс тэр үүссэн цагаас ахуулаад ингээд тий одоо юмнууд бийжиж эхэлсэн юм аа. Одоо хэм байна уу тий хад чумод чулуу одоо юу гэдэг юм тийм ээ. Тэгсээр явсараа за хүн төрлөختөн цаашаа явсаа да хүнийг бол бид нар сарамчнаас үүссэн энэ төр гэж ярьдаг шээ тийм ээ. За хүн ингээд сарамчнаас үүссэн байлаа гэхэд өнөөдөр хүн одоо ямар ч хэлсэн хүнийг бол сарамчин гэж харахгүй нь ойлгомжтой тийм үү. Хүн сарамчнаас хүн болтлоо ховссон байхад хүнээс өнөөдөр цаашаага ховслын шат дахиад явж л байгаа байхгүй юу. Тэгэхээр зарим хүмүүс гэдэг чинь хүн чинь бурхан шүү дээ гэж ярьдаг тийм үү. Тэгэхээр ямар сони юм бэ өөрийгөө бурхан гэж ботчих юм тэр гэ зарим нь тэгэн тийм үү. Гэтэл өнөөдөр бодтаа гэж хүнийг бид нар мэдээд байгаа штэ. 2500 жилийн амьдарч ирсэн хүн өнөөдөр тэр Шагжамуны Сидарт гэж нэртэй хүн байсан өнөөдөр бодтаа гэдэг нэртэй болцсон байна. Бодтаа чанартаа хүрсэн байна гэж. Тийм ээ. Тэгэхээр тэр хүн чинь хүний хүүхэд тийм үү хүн. Тэгэхээр хүмүүс ингэж ховсдог. Ерөөсө хүн болгон аль нэгэн төрөлдөө заавал гэгэрнэ гэж байгаа. Тий. Тий аль нэгэн төрөлдөө заавалчгүйгээр. Тэгэхээр ерөөсөө бол яхахгүй хүний хөвслийн шат явж байгаа. Янз бүрийн хүн энэ дэлхий дээр төм бумаараа байна. Таагдчихын арга байхгүйгээр тий энэ л нэг ийм хүн шүү гэж хэлхий арга байхгүй. Яг тэр саний ярьсан хүний шин дотор ямар сайхан чанарууд байгаа гэж бодож байна. Яг үндэ бол өөрийгөө бас би үнэнч гэж хэлээд байгаа боловч яг цаагаараа бол тэр бас тий өөрийнхөө хэмжээнд тэр үнэнч хүн л байхгүй юу. Цагтаа ирчдэгч байж болно тий. Дутагдaltaй чанар байгаа ч гэсэн хэлсэн амдаа хүрчдэгч байж болно. Тэрийгээ би үнэнч гэд. Цагаа бараал ороод ирэнгүүтээ би их үнэнч хүн шүү гэж. Тий. Тэгэхээр бол хүний оюун санааны цар хүрээ гэдэг бол маш олон хэмжээст ерөөсөө тааж таашхаа аргагүйгээр оршдог юм байна лээ. За хоёул өнөөдөр эерэг сүрэг энергийн тухай ярьж байна. Тэгээд аль болох эерэг хүмүүс энэ харвал дэлхий дээр олон байгаасаа гэж хүсэл байлаа энэ сэдвийг хөндөж ярьж байгаа шүү дээ тийм ээ. Гэтэл сөрөг хүмүүс дүүрэн байна уу энэ хотоор одоо дүүрэн байна. Одоо гэртээ ороод ч гэсэн өнөөдөр би нөхрөө ямар ажтай байхыг мэдэхгүй хүүхдүүд маань тий ангиасаа ямар мэдрэмж аваад сөрөгтөө түрээд ирэхийг бас мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр за яг гоо гэр бүлийнхнаас бол ойлголцоод хүлээн зөвшөөрөд ингээд нэгдээд явна. Гэтэл үнэхээр сөрөг хүнтэй нэг өрөөнд ажилдаг. Эсвэл нэг газар ингээд таарад байдаг бол хүн яаж ч өөрийгөө хамгаалж авах вэ? Нэг талаараа бол тэр хүнд чи яг тэр сөрөгтэй байгаа хүнд чи тусламж хэрэгтэй байгаа юм л да. Уг нь тусалчмаар байгаа байхгүй юу? Тий, уг нь бол тий. Тэр чин бүр ингээд сөрөгцөөр хагаад өөрөө бүр ингээд ядарч байгаа ш цаавар бол маш стресстэй байгаа. Стресстэй байгаа учраас одоо сөрөгдөж байгаа. Тэгээд нөгөө яаж тэр байдлаасаа сөрөг байдлаасаа гарахаа мэдэхгүй байгаа. Тэгээд саяны ярьсан тэр өөрийнх нь одоо юу яаж байгаа тийм амьдарч байгаа амьдрал нь сэтгэлд нь тааламжгүй байгаа. Дээрэс нь хийж байгаа ажил нь өөрт нь кайфгүй байгаа тийм нэг амжиргааныхаа төлөө л нэг явж байгаа бас байж болно тийм ээ. Энэ маш олон шалтгаанууд байна. Дээрэс нь ингээл нэг одоо иргэн тойрных нь үр хүүхдүүд нь байна тий сэтгэл санаанд нь нээсч өгдөгөө байгаа цалин мөнгө нь байна хүрэлцтэй хүрэлцгүй байна гэл ингээл ерөөсөө тэгэхээр тэр хүнд чинь маш их тусламж хэрэгтэй байгаа байхгүй да. Тэгэхээр бол өөрөө бид нар ингээд энэ дэлхий дээр ихтэй бусдад туслах гэж ирдэг л дээ хүн. Тэгэхээр уг нь бол энэ стандараа сүрэг министр янзын амьтаа шүү. Стандарт гөлөөсөө хог шүү гэхээсээ илүү хөрхэд энэ одоо ингээл ингээхийн дандаа тий яаж энд нэг жоохон тусалчээ доо. Тайвшруулга арга нь заагаад өгчихсэн. Хүн болгонд муу чанар байгаа бол бас сайн чанар байгаа тий. Хүн болгон муухаг байдаг бол бас хүн болгон гэгээн байх боломжтой. Тэгэхээр одоо зовлонтой байна гэдэг чинь муухагтай байна л гэсэн үг шүү дээ. Муухаг байна л гэсэн үг. Тэр чинь ингээл хямраал ингээл юмд гэтэл тэр байдлаас нь ингээд гаргаад өгч дадлын заагаад өгчих юм бол хүн чинь тодорхой хэмжээгээр гэгээн цагаан ингэж бас болох юм байна. Боломжтой юм байна та гэдгийг бас мэдээд авах боломжтой. Тэгээ ингээ бие биендээ тусалчиж байгаа. Хүмүүс болохоор ингээд байгаа юм л да. За энэ орхоор л ингээл эвгүй байдаг шүү дээ. Тэ одоо энтэй одоо яаж нэг өдрийг ажиллаа. Тэ яаж царайг нь харнаа. Яаж одоо уулзнаа. Тэ яаж нэг өдөр ажиллаа. Бүтэн өдөр байна гэл. Энд чинь нөгөө улмал тоо хоёрыг хооронд чинь тийм ээ холдуулах тэр бодол санаа. Нэг өсөндөө бодол чинь өөрт чинь сөргийг бий болгоод нөгөө сөрөг нь ахаад нөгөө хүний чинь сөрөгтэй нөлөөлөд ингээд та хоёр ч ерөөсө таарч өгөхгүй байгаад байна гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор уг нь бол хүмүүс их өрөдмөр шүү дээ. Яг цаг дээр бол хүн гэдэг амьтан чинь сэтгэлийн амьтан. Тэгээд жоохон зүйл дээр баярлцдаг. Маш жоохон зүйлийг ийм том зовлон гэж боддог. Тий. Тэгэхээр бол бүдрэж унаад байгаа нэг уг нь бол бүдрэж унаад байгаа чулуу биш байхгүй юу. Хажуугаар нэвтэйхэн гараал явчихад болчмоор. Гэтэл ийм хэн жолоонд бүдэрч унчаа
л энийг чулуу зүгээр станараа гэд ингээд байгаатай л яг адилхан болоод байгаа юм л да. Тэгэхээр бол тэр хүндээ нэ сайхан харьцаад байх тийм ээ. Харьцахтаа бол бид нар тархинасаа харьцах юм бол тулаан дуусахгүй штэ. А зүрхэн дээр ярих юм бол сайхан зөөлрөл явчихна өөрөө. Тэгэл сайхан эндээсээ ингээл тэр хүний ингээд энэ ямар илээ, энэ тэгсэн билүү, өчигдөр ингэсэн билүү, өчигдөр ингэсэн билүү гэхээсээ илүү өнгөрсөн цаг руу явахаас илүү яг одоо цаг дээр сайхан сууж агаад өрхөдөө энэ одоо те яаж нэг нэвтэй хин шиг уур царгу болгочмаар юм дээ гэдэг нэг ийм бодлоор за энэ ч одоо боли. Тэгвэл би яаж ч өөртөө туслая те. Ядаж би өөрөө энэ хүний тухай буруу юм ботхоо, таагүй юм ботхоо боли. Энэ хүн угаасаа л ийм юм байж, тийм үү? Цаана ямар ч амьдрал байгаа юм бэлээ гэдээ ярьлаа ш тойлоо те. Тэгвэл одоо би өөрөө л ажиллаж л да. Тийм ээ. За тэгээд нөгөөдхөө жоохон ингээд ирэх юм бол за 50. Нэг болсон явдал яриа л да. Тэгсэн чинь манай одоо нэг ойрхны нэг дүү дэлгүүртэй байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө цэнхэр өнгөтэй гурал авах байсан чинь ногоон гурал авчиж гинэ цаасна. Хүүхдээ болсон юм байна л да. 1 дугаар гурал авах байсан чинь 2 дугаар гурал авчиж. За тэгж тий 2 дугаар гурал авчиж яг үнэ. Тэгсэн чинь нөгөө хүүхд маань ээж нь орж ирэл ингээл шидсэн гинэ нөгөө тий маань гурлаа аав тэ 2 дугаар гурал өгсөн байна. 1 дугаар гурал авах гэжсэн чинь гэлгэл ууртаа ингээл өгсөн чинь. Тэгээ зүгээр л хэлчихээч гэл нөгөө хөдөлтөгчтэй. Энэ бол ерөөсөө ингээд монголчуудын нийтлэг аран шим байхгүй юу тий. Тэгээ зүгээр л хэлчихгүй гэсэн чинь л хүүхд явуулж яхад чинь мицээр ээжэж тэгээ 2 дугаар гурал чи 3 гурал өгödөх та яадаг юм аад ингээл ингэсэн гинэ. Тэгсэн чинь л өдчихээс та би яаж мэдтээ та ногооныг л авна гэсэн чинь л аваа эзтэй та гэл ингэчихэлтэй. Тэгээд нэг гурлын задлцсан байж. Тэгээ одоо мэдэхгүй ч задлцсан байж. Тэгэл дижсэн чил тэндээс нөгөө нэг дэлгүүрийн хөдөлгч ээж нь гараад ирж. Юугээ таан чи стандараа бити хүүхэд цагнадаа манадаа гайл нөгөө нэг хөдөлгч ээжтэйгээ хоёлаа нийлээл нөгөө хүүхний чинь загинж. Тэгэл надад ярьж байгаа байхгүй тийм боллоо гэхээр би хэлсэн л дээ. Уг нь бол тийм ээ. За энэ 3 гурлаа ав юу тэ юм ингээ өгчдөг ингээл шидэнгүүт нь за та 50. Та 50 байд тайвширчих. За уртаар нь сайхан амьсгах авчих. За 50. Таны би те одоо ингэж гурлж буцаач. Энд өрөөсөө уцаарлах юм алга те маш сайхан 50 бай. Нэгийг задлцсан юм уу? За яах вэ те нэг гурлал задлаа л эз. Нэг гэрэл гурал одоо хитэн дөрөв гэдэг юм тийм ээ. Задлаа л эз. За яах вэ би энийг чинь болохгүй бол нөгөө 1 дугаар гурал 2 дугаар те дээд гуралтай хэлж байгаа таландаа ичөө нааша тавьчих. Тэр ганц хил гурлын наац цаашаа болгосон төлөө тэр дэлгүүр хосчихгүй ойлгомжтой шүү дээ тийм ээ. За тэгээд хэрвээ гарах юм бол солиод өгөө гэж сольж өгöd гаргавал тэр хүн ямар сайхан гарах бол ямар сайхан те дахин л орж ирээ. Тэгэл бол ийшээ гарч явж тол ичин штэ. Тэгэхээр яагаад хүн ичдэг вэ те яагаад хүн харамсдаг вэ гэхээр үйлдэл буруу учраас хариултаа өөрөө авч байгаа. Начаас гойгүй. Тэ үйлдэл буруу яагаад баярлаад гардаг вэ гэхээр те хөдөлтөгч баяртай өөрөө баяртай гарч ин тийм үү ямар сайхан газар вэ дахин л орж ирмээр юм байна те гэд ингээд дараагийн удаа гэтэл юу ч хэлсэн гэхэлэр хаалгын шидээд дахид танахаар орохгүй те луур чин дээрэмчин гэд гарсан байгаа байхгүй юу те нэр жижиг зүйлээс маш том зүйл гараад ирдэг тэгэл хинийхээ сэтгэлд юм хийждэг тэр нэг юм хийсэн жижигхэн маргаан байсан гэсэн нэлээд удаан хугацаанд тавгуутуулаад айгүй шүн зүүдэнд нь орно шүү тийм ээ тэгж явдаг шүү. Тийм шүү дээ. Тэгэл зүрх мөрхөн чичрээл тэгэл 2-3 удаа нийлж хэрэлдээл тий. Цаашаа нөгөө стресстэй явсан хүн айгуулал машин замдрын осолдож өртөж болно. Эргэж гэртээ очоо бөө нэрэг цэцнэ гэл. Тэгэл нөгөө тэр дэлгүүрийн өдөр гарах тоолондоо л эднэстаа гэж бодно шүү дээ тийм ээ. Тэгэхээр ерөөсөө бол амьдрал гэдэг чинь одоо эерэг сүргийн нийлбэр шүү дээ. Гэтэл жижигхэн зүйл дээрээс л маш том эргийг олж болох боломжтой. Ингээ бодохоор уул нь их жижиг юмнуудаас их л энгийн юмнуудаас их том зүйлүүд ургаж гараад байгаа харагдаж байгаа. Одоо бид хоёрыг үзэж сонсож байгаа хүмүүс би өнөөдөр эерэг байгаа болов сөрөг байгаа болов гэдээ өөрсдөө мэдэхгүй хүмүүс бас их байгаа шүү дээ. Эсвэл эерэг гэж бодоод байдаг сөрөгч байж болно. Сөрөг гэж бодоод би ер нь их л болохгүй байна гэж бодтол яг үнэн угсаандаас эрэгч байж болно. Манайхан их тестлэх туртай л да. Тестийн арга зааж өгчээл гэдэг штэ ер нь бол. Тэгэхээр өөрийнхөө эерэг болон сүргийг ерөнхийдөө их эерэг хандлага гаргаад байгаа эсвэл сүүлийн үед эрэгдүү байгаа гэдгийг яаж мэдэх боломжтой вэ? Яг адилхан сүрэг гэдгийг бас яаж мэдэх боломжтой вэ? Ингийн аргууд байгаа юм. Маш жижиг арган дээрээс л одоо яг саяных шиг тийм ээ.
Жохон зүйлдер л одоо жишээлбэл нэг кофе авахгаа зогсчихлоо гэж бодоход л тэгээ нэг хүн урдуур нь ороод би уртхан бичүүлчихье гэхий хооронд л уртаа штэ манайхан те. Яагаад гэл те. Би бас очиж чинь гэл те. Ингээд сөрөг штэ ойлгомжтой штэ. За нөгөө талаараа бол амнасаа гарч байгаа үгээ харъя. Тэ? Чимөр ингээд ямар нэг юм бөглж мөглөхгүйгээр зүгээр л үгээ харъя, тэ? Үгээ бичиж, тэ? Зүгээр. Гэтэл нэг ажил бүтээхгээл явж ирсэн аа. Бүтгөлөө. Бүтгөөл яах вэ гэл эхэлж байгаа л бол энэ сөрөг давтамж байна л гэсэн. Дээрэс нь хандлага байна штэ бидний, тийм ээ? Хандлага, харилцаа гэдээ бид нар ярьдаг. Тэгэл ерөөсөө бодол санаа бүхий л зүйл маань өөрөө жоохон өөрийгөө ажиглаад гадаа ингээл галхал явж та бодож байгаа зүйлээ ажиглалтай. Тэгэл сөрөг байвал за би ч ерөөсөө энийг эерэг болохгүй бол амьдрал бол тэнцвэртэй болохгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрмөр одоо. Харин тэгээд эерэг болох тэр боломжтой аргачлалууд нь байна те. Бид нарыг залуу байхад ч юм уу одоо хүүхэд байхад ерөөсөө ингээд заагаад өчтдөг ийм энгийн аргаар заагаад өчтдөг хүн байсангүй штэ. Гэтэл одоо бол бид нар ерөөсөө өөрсдийнхээ амьдралаар туулаад тий сөрөг байсан уу байсан. Эерэг болохын төлөө хичээсэн үү хичээсэн. Өнөөдөр бол ингээд тий аз жаргалтай одоо бүхий л зүйлсээр тайван сайхан эерэг байх энэ боломжийг олоод авсан. Одоо ингээд хажуудаа байгаа хүүхдүүдтэй ч гэсэн бага багаар хэлж ийн л да. Тэгэл манай нөгөө саяны хоол идэг хүүхдэлтэй ч юм л би станаар ядаргаатай ама дандаа л хоол юм. Тэгээ би хүүдээ хэлсэн л те. Чиний ажил бол нэг удирдлын чанартай те. Тэгэхээр минийхөө ер нь бол ингээд ажилгүй байгаа үедээ ингээд буянтай өөрийнх нь чаддаг зүйлэр бусдад буян болжээ. Чи бол маш амттай хоол идэг тийм ээ. Энд чинь ингээл одоо чамд бол маш одоо тэ гоё ингээд сэтгэл өйг байдаг. Чи хоолоо ингээд хийгээд өчтөг хүмүүс ингээд чиний хоолыг амтлаад иддэг те. Бүр эн чинь ингээд одоо хүмүүс буян гээл яриад нэг будаа ногоо цацаал явдаг штэ те. Тэрийг ингээд өнөөдөр үзье. Буян гэж одоо юу юм тийм үү? Бодит амьдрал дээр үзье. Гэтэл өнөөдөр чаддаг юмараа бусдад тусалж байгаа бол энэ буян хүмүүцтэй. За тэр одоо шар будаа өргөлөө те. Тагтаа одоо шаргаалт идлээ. Тэр тагтаа магтаа чинь бид нартай амьдраад ирсэн мэт. Хэдэн зуун мянган жил хизээч үүссэн тийм ээ. Тэр шаргаалц чинь бидний одоо өгж байгаа тэр элсэн чихэр мэхрий чинь чихэртэй чихэргүүл амьдралсаар л ирсэн мэт. Тэр битгээл элсэн чихэрч байхгүй л ийсэн штэ. Элсэн чихэргүүд тэ одоо амьдрал байсан штэ. Одоо л юм нь илбэг болчиход л тэгээд тэ одоо сүг харцаа чинаа луудаг л байсан штэ. Байнга л харцаатай л байсан штэ. Үнхэр малтаа хідээ айлал сүйдээ сайн уучсан болохоос ш. Тэгээл дандаа сүү байсан юм уу. Тэгэхээр энэ амтан ургамал гэдэг чинь бидэнтэй бид нөгөө өөрийнхөө байгалийн зохицолгоор явж байгаа. Харин бид нар бүр эсрэгээр тэдрэг хорлож байгаа. Тэгэхээр энэ нэг юм жижигхэн зүйлдээ те хэрвээ буянтай л бай гэж бодож байгаа л өөрийнхөө чаддаг зүйлээр би тэг хүүгээ тэгэл хэлж байгаа юм л да. Тэгсэн мараасан сахуулаа хоолоо ийцэн те. Тэгээд чи нэрээ нэг л өөр шүү те. Нэг л амттай хоол идэг шүү. Тэгээд тэгмэл бүр баярлж байгаа. Тэгэхээр хүнд бол урам хэрэгтэй байдаг. Би тэрийг ингээл хошгруулаад хоолоо хийх гээд байгаад байгаа гол нь ш тийм ээ. Ажилгүй яг одоо завтай чөлөөтэй байгаа үедээ чаддаг юмараа хүнд өгж байгаа нь өөрөө эерэг давтамж юм аа. Хоёулаа ингээ ярилцаа сууж байхад би нэг зүйлийг өөрөөсөө олж харлаа. Манай одоо сонсож байгаа үзэж байгаа хүмүүс бас өөрөө өөрсдөө дүгнэлтэйгэл надаа энэ байдаг юм байна, энэ байдаг юм байна гэж хараад бодоод сууж байгаа. Тэрний үе гэхээр та түрүүнд хэлсэн шүү дээ. За зайлшгүй сөрөг хүнтэй байгаа бол тэнд хүрэн туслаач ээ. Тэр хүнд гарц гаргалгаа хэрэгтэй байгаа. Туслахын ингээ бодоод үзээч гэсэн. Миний хувьд өөрөө нэг учиргүй тийм сөрөгтөд байхгүй ч гэсэн аль болох юм сөрөг энд нэг юм хэрүүл маргаан ч юм уу ямар нэг юм гарч яхад нэг юм оролцохгүй яваад байгаа. Одоо ингээ би өөр ингээ бодсон чи хэд амиа хичээсэн ч гэдэг юм уу. Эсвэл би оролцоод тэр зүйлийг шийдэж чадахгүй дээ гэж бодоод өөрийгөө голгоч гэдэг юм уу. Эсвэл үнэхээр одоо энэ өнөөдөр би ингээ дартмаар үлдчихэж байгаа хоёр ажил, хоёр хүүхэд гэр орны асуудалтай ингээ дараастай байдаг ч гэдэг юм уу. Монголчуудад яг энэ надтай адилхан надтай л гэхэд одоо чинь би өөрийгөө зүтгэх юм 3 шалтгаан гарч ирж байгааз. Яг ийм шалтгаан их байдаг учраас нүдэ ханаад болохгүй зүйлийг өнгөрөөдөг. За надад л ирэх бол яах вэ гэд ингээд өнгөрчдөг юм асуудал их байгаад байт юм байна гэж бодож байна. Энэ зангаалцах хэрэгтэй санагдлаа. Тэгэхээр хүмүүст яаж нөлөөлөх вэ гэдэг бас аргыг сурмаар юм. Тийм ээ.
Тэгээд ямар нэгэн тийм аргачлал байхгүй хэрнээсээ шууд гүгээд орё гэхээр яхаа мэдэхгүй болно шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр чинь бол тэр хүмүүс ер нь бол өөрийнхөө орон зай руу халдуулах хичнээн одоо сөрөг байна уу, эрэг байна уу, юу ч байна уу те өөрийнхөө орон зай руу хамаагүй халдуулах дуртай байдгүй. Тэгээ хүний ер нь бусдын орон зай руу хамааргүй халдах эргэж байхгүй бид нарт. Тэгэхээр бол ерөөсөө нэг маш жоохон зүйл дээр л жижигхэн арга хэрэгэлдэг. Тэгээ одоо шилбэл нэгдүгürt бол тэр хүний ирж байгаа сөрөг давтамжийг хүлээж авахгүй аргачлалыг өөртөө суулгах хэрэгтэй. Өөртөө. Дараа явцын донд бол нөгөө хүн чинь тийм ээ хоорондоо сөрөгтэй байхгүй болохоор энэ талын хүн одоо нэг айтайхан болоод өөр дээр ажиллаад эхэллээ шүү дээ тийм ээ. Тэгэнгүүт энэ талын хүн өөрөө тайвширд эхэлдэг. Одоо энэ баруун талын гарт байгаа энэ хүн болохоор одоо сөрөгтэй л ингээл харахаараа ингээл нөгөө бие хилэмж нөгөө нүдний хар центр нь зүүн талын хүнд чи харагдана. Тэр зүгээр улаан цагаан нүд рүү харахгүй ч гэсэн өөрийн зөн гэж байдаг хүнд мэдрэмж гэж байдаг тийм ээ. Тэр зөнлөг мэдрэмжлэг байдлаараа ярилцаагүй байсан ч гэсэн энэ натаа ингээд зөрөө явчихна. Гэтэл баруун талын энэ хүн болохоор нөгөө өөрийгөө тийм ээ одоо сөрөг байхгүй байх тэр одоо давтамжинд тийм ээ тэр сэтгэлийн тэнцвэр гэдгийг олоод авч чадах юм бол тайвширч энэ хүн өөрөө баруун тал. Тэгэнгүүт баруун зүүн талын хүн маань эндээс гарч байгаа давтамж энергийг тийм ээ мэдрээд зөнгөөрөө мэдрээд тайвширт эхэлнэ. Тэгэхээр ингээд зөнгөө яриад байна. Зөн гэдэг чи юутай хамааралтай вэ гэхээр бидний нөгөө сэтгэлтэй хамааралтай. Сэтгэлийг цааш нь задлаад үзэх юм л юу вэ гэхээр сүнслэгтэй хамааралтай гэсэн. Тэгэхээр энэ хоёр одоо ингээд нүүрээ урд удаасаа хараад амаараа одоо бие рүү хараад ярихгүй ч гэсэн нөгөө зөнлөг байдлаараа буюу тэр сүнслэг тэр нөгөө давтамжаараа нөгөө үгээ солилцоод эхэлдэг. Энергиэрээ. Тий, энергиэрээ. За улаан цагаан юм ярихгүй ч гэсэн тийм ээ. Нөгөө мэдрэмжээр солилцоод эхэлдэг. Өөх нь өгөөр. Яг нь тэгээд эхэлдэг тий. Одоо бид нар нөгөө авра шинжилгээнүүд хийлэгдэг. Авра онцлогоонууд хийлэгдэг. Гэтэл баруун талын авранд цөмөрцөн байна. Үүнээсээ үүдээд энэ эргэтнүүд ч өвчлөөд байгаа юм байна. Доороосоо цөмөрцөн учраас их амархан битгэх гэдэг энэ ч гэдэг юм уу ингээд ийм онцлогоо хийгээд яваад байдаг. Яг энэ гэрлэн бүрхүүлийн нөгөө цөмрөлт болон одоо нөгөө ийм цөмөрцөн байгаа зүйл сэтгэлийн одоо нөгөө тэнцвэр гэдэг байгаа сэтгэлийн ийм зүйл хоёр яг холбоотой юу? Сэтгэлийн тэнцвэр алдагдаа сөрөгдөд эхлэхээр гэрлэн бүрхүүл цөмөрч байна. Шууд бүгдээрээ хоорондоо холбоотой маш нарийн. Одоо ингээл бид нар одоо ингээд гарныхаа үзүүр дээр нь жоох эсгчлээ гэж бодсон. Тэгэхэд ингээд ямар их мэдэрдэг вүлээ тий. Энд ингээд бүгдээр холбоотой харуулж байна гэсэн үг. Тэгээд тэр чигээрээ ингээд миний мэдрэл ажиллаж байна гэсэн үг тийм. Энд дэр хорсоод ингээд. Тэрнтэй адилхан одоо би нэг жоохон жижигхэн одоо чихэрч хүмүүний шоколад идлээ гэж бодъё. Өөрөөсөө тэр чигээрээ цус одоо юу гэдгийг тэр мэдээлэлээр тэр чигээрээ одоо ингээд дамжуулаад явна. Тэрнтэй л адилхан ингээд авраа тий бидний систем бол нэрээ үнэхээр ухаантай, ухамсарлаг тий маш нарийн зохицолгоотой одоо байгалийн бүр анган бүтээл бурхан минь юутаач зөршгүй бүтээл байхгүй юу. Тэгээд энэ саяны тэр авраа байна уу тийм ээ нөгөө сэтгэл байна уу физик бий байна уу зүгээр л ингээд нэгдмэл. Хамгийн эхлээд ер нь бол юм яриаггүй байхад хамгийн нэгдүгürt нь бол сэтгэл мэдэрдэг шүү дээ. Одоо ингээл хүүхэд одоо уйлдаг ш тань нэг одоо ээжээсээ хол байх юм бол тийм ээ. Тэгээд хөх самшаал гоожохоор бид нар хүүхэд уйлж байна гэдэг. Энд чинь бол нөгөө нэг ерөөсөө ярилцаагүй байгаа мөртлөөсөө мэдрээд байна да. Тэгэхээр бид нар хүнийг ингээд нэг ганцхан махан биетэй л гэж боддог. Ер нь бол тийм ээ. Махан биений хөл гар хамрам анатомтой л гэж боддог. Гэтэл энэ төвшөнд л ойлгодог. Тий, физик биеийн төвшөнд л ойлгодог. Тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нь гаргасан мэдээлэл байсан шүү дээ. Одоо бас олон жилийн өмнө 4-5 жилийн өмнө. Бид нар зөвхөн махан биений тухай л үзэж ирсэн юм байна. Махан биеийг шинж судалж ирсэн юм байна. Махан биенээс гадна талд, физик биеэс гадна талд тэр сүнслэг бие гэдэг тийм нарийн бие байдгийм байна. Тэр нарийн биений тогтолцоо ерөөсөө тэр чигээрээ бидний энэ өвчлөлийн шалтгаануудыг бий болгодог юм байна гэдгийг гаргаж ирсэн байсан шүү дээ. Мэдгдсэн байсан. Тэгэхээр тэр нарийн бие чинь өөрөө сэтгэлийн бие байхгүй. Тэгэл ерөөсөө сэтгэл гэдэг чинь хотоод өвдөг, хотоод бол ив ирүүлээ байж байгаа, залуу байж байгаа гэж бодъё. Гэтэл сэтгэл хямраал те нөгөө одоо ингээл гутраал ч юм уу эсвэл айгаад төгшөөл, зовниол ирэх юм бол хотоод ингээл хамгийн эхлээд сэтгэл шүү дээ. Нэгдүгээр нь сэтгэл нь мэдэрч эхэлнэ.
Сэтгэл санаа тавгатаал эхлэх юм бол элэг бүр хотод чинь тавгатаал эхлэн дараа нь урт удаан хугацааны туршиж шүү дээ. Тэгэхээр нэгэн удаагийн сэтгэлийн хямралаар эднэр гүйж ирээл те эднэрт мэдэгдэл хямрахгүй. Яг гэвэл дотор эрэхтэн гэдэг чинь маш удаан нэг талаар бол бид нар дүлий гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Сав дүлий эрэхтэн гинлээ. Өө элэг ингээл мэдэгдэхгүй байж байгаа л өвдсөн байсан штэ гэл энэ төр гэ те. Тэгэхээр гадна талын шархуу сая жоохон ингээл нэг ганцхан өргөс сархтал яадаг үлээ. Маш мэдрэг байдаг тий. Тэгэхээр сэтгэл санаа удаан хямралсны хүч нь одоо тий үр дүнд нөлөөллөөр хотоод илэгдэлөө дотор гэцсүүд өвдөж эхэлдэг. Дотор талд. Тэгээд нөгөө авраа гэрлэн бий цоорно. За дээрэс нь бол тэр хөлний хэсгээрээ ингээд юу байна тийм цөмөрцөн цоорлолтой. Яг үнэн байна тийм. Тэгэхээр бол үндэс хүрттэй хамааралтай. Тэгэхээр үндэс гэдэг чинь ургамал модоор бол нөгөө доошоогоо ургах тэр хөрс рүүгээ ургах тэр том тий нөгөө чигээ авах тэр эрцүүдээ авч иж тижээгдэж иж ургах. Гэтэл бидний үндэс үтгч юу вэ гэхээр өөртөө итгэлтэй байх. Зориг тэмүүлэлтэй байх. Амьдралын утга учирыг ойлгох. Амьдралаас айхгүй байх. Айдас чинь хиймэл зүйл гэдгийг ойлгох тий. Хүн зориол зүтгэл явах юм бол айх юм юу ч байхгүй. Айлгах юм юу вэ гэвэл хулгай битгий хий. Худлаа битгий яар. Ловер дээр нь битгий хий тий. Хин нэг битгий хуурж мэхэл. Өөрийнхөө яг тий хийж чадах зүйлийн төлөө зогсолтгүй урагшлаж чадах юм бол энэ амьдрал дээрээс хайгадах зүйл юусоо байхгүй. Тэндээс чинь нөх хүч чинь нэмэгдэн тий. Энийг бол хэн услаж өгдөг гэхээр ээж аав яг хажууд байгаа хүмүүс. Ээж аав нь ээддээ чи чадахгүй бэл гэвэл тэгэл нөгөө үндсүүд нь одоо нэг осондоо хатангарч эхэлнэ. Энэний те одоо их сургуульд яваал гэдэг энэний байж байгаа царийг нь хардаа. Нойлын ногоон тэг гэлээвэл тэгээд асуугаад нэг асуулт асуучих. Заримдаа ингээд хит ингээл болж ийн бүтэж ийн сайн байна хичээж байгаа шүү гэж хэлээд байдаг. Гэтэл нөгөө монголчуудад ч хаяа нэг юм хатуу үг сонсгоч гэдэг юм уу? Хаяа нэг юм жоохон одоо аав ээжийн гар мэдээж хүүхдээ гэмтээхгүй хэмжээнд нэг юм жоохон юм махан бие физик биед мэдрүүлэгч гэдэг юм ийм зүйл хэрэгтэй гэдэг. Жишээ нь одоо ингээд хүүхдийг дандаа магтаж болж ийн гэх биш чи ингээд жоохон ингэх хэрэгтэй шүү. Чамд ийм юм зориулж байгаа шүү. Тийм учраас чи илүү хичээх хэрэгтэй гэдгийг яг яаж ойлгох хэрэгтэй вэ? Нөгөө одоо хошин шиг байсан дээр нэг одоо нэг хүүхд хичээлээ тасалсан байл да тий тэгэнгүүт одоо гадаадын хүмүүс ээжүүд юу хэлдэг гэхээр тий одоо Жорж тий чи станераа ингээд өнөөдөр намайг тавгүй болголоо. Өөрийнх нь тухай ярьдаг тий чи тавгүй болголоо. Би өнөөдөр сэтгэл их дундуур байна. Яг тэгвэл би чанд маш их найдажсэн тий. Гэтэл ингээд өнөөдөр чи хичээлээ тасалсан гэдэг одоо би сонслоо багш над руу ярьлаа. Өндөө бол би ингээд өнөөдөр хямарлаа. Өөрийнх нь тухай л ингээд яриад идэх гэж байгаа байхгүй тий. Бид нар бол яадаг вэ гэхээр гөлөөсөн мөн навшоо чамаагийн хичээл тасал гэсэн. Хаагур тэнээд ирвчи. Тэгэл дохоо гахаа тэнээд ингээд зүгээр ингээд явж байгаа юм шиг тий. Нэг ийм ингээд хараншантай тий тэрийг ингээд аюу хадгалж үлдэх гээд байдаг байхгүй бид нар. Ингэхгүй л бол болохгүй гэдэг ингээд ярьдаг. Ингэж ойлгуулж явах ингэж ёстой. Ойлгуулж явах хэрэгтэй. Үг сонссон үг дараа өөрөө байдаг. Болохгүй бол толгойн шалтгаан зохихгүй маа гэд ядаж ингээд тоншч гэх шиг тий. Хитрхи бити магтаад наадхаа толгойн дээр гаргачих юм тэр гэдэг. Үгүй юм. Энэ хүн гэдэг чинь өөрөө гайхамшигтай бүтээл. Хүнд ингээд зөв услах тэр одоо тий зөв урах боломжийг олох юм бол зөв цэцгэлээл явчин. Заавал зодуур нүдүртэй нүдүргүү. Тэгэхээр задуур нүдүр гэдэг бол хүчирхийлэл энэ бол сөрөг тавтамж. Тэгэхээр яагаад энэ шорон олон байна, яагаад имлэг олон байна? Тэгээд одоо тэр гавьяан хаана байгаа. За бүгдээрээ загнаж өсөглөө шүү дээ. Тоншоол өсөглөө шүү дээ бүгдээрээ. Тэгээд үр дүн нь хаана байгаа юм? Хиний үгтэйгээ сайхан явцсан тоншуулаад, задуулаад. Хүмүүс гэж ярьдаг ирчүүд аавараа гөвүүлэх сайхан шүү энэ төр гээл тий. Барцад байрлал. Тий, барцад байрлал. Тэр одоо үнэхээр тэ одоо гөвүүлэх сонирхолтой байгаа л гөвүүлнэ л эз. Миний зүгээр яг судалж байгаагаар бол би 3 хүүтэй. Тэгээд 2 томыгоо бол нөгөө залууч байсан тий. Гөвн гэдэг нэг юм байсан. Чадахгүй асаа өшгөлжсэн тий нэг тиймэрхүү хөдөлгөөн байсан. Одоо ингээд бодохоор тэр хоёрыг би ямар муухай болгосныгаа мэддэг шүү дээ одоо. Тийм. Маш муухай болгосон. Би 3 дахь хүүхэдтэй огт гар хүрээгүй. Үзээгүй. Маш гоё ярьдаг тэрнтэй. Тэгээд илэн далангуй ярьдаг те. Чи яаж вэ? Хичээл сургуулийн ямар вэ? Чи дургүй байл над хичээлээ болж олно шүү. Дуртай юмдаа явж болж штэ минийхөө.
Ягаад гэвэл чиний амьдрал чиний гарт байгаа учраас энэ бол чи одоо тий шийдвэр гаргах ёстой. Гэхдээ ээж нь бол зөвлөе. Тий чиний нэг ийм алдаж чамд байлаа шүү. Энэ дээр чиний жоохон ингээд ажилчвал тий чамд маш гоё даваа талууд байна. Ягаад гэвэл чи ингээд маш гоё шудраг тий гоё хэлсэн амдаа хүрдэг. Яг зорьсон юмныхаа төлөө явдаг. Би ингээд чамайг харж байхад бол чи ингээд бөөн чадамж. Гэхдээ нэг жоохон жоохон дутагдaltaй тал нь чи жоохон хоцроод байна. Эндээс чи ингээд бодоорой. Гэдэг юм уу те? Энэ үг өөрөө хүнийг одоо зөв услах, тийм ээ, зөв ургах тэр боломжийг олдгоо. За дээрэс нь бол энэ эцэг эхийн өөрсдийнх нь те үлгэрлэл их чухлаа. Бурхан минь те. Ээж аваад одоо нийтлэг зүйл бол өөртөө чадаагүй учраас үр хүүхдэрээ гүйцэлдүүлэх гээд өөртөө байхгүй чадамжийг, чадварыг үр дүнг хүүхдүүдээсээ хүсээл гэдэг. Өөртөө буруу үлгэрлчээл үгээрээ тэр зүйлээс тэр хүүхдээс бүр нэг юм байж боломжгүй зүйл хүсэж идэг тийм ээ. Тэгэхээр тэр аав ээжийн үлгэрлэл гэдэг бол хүсэх зөвхөн хүсэж байгаа юм нь бол мөн боловч аавын те тэр ингээл байгаа байдал те тэр ерөнхий нэг амьдралын хариуцлага те тэгэл зүгээр ингээл хоол авцраал тэгэл хөрчөнд хийгээл мах чанаал тэгээ дээр нь ингээл тавиал тойрол цуваал идэл энэ одоо те нөлөөлөл мөн боловч энэ зүгээр идэх юм зааж байгаа байхгүй идэх хийг л зааж өчнө гэсэн. Энийн хажуу тал эрэгтэй хүн гэдэг чинь хээ юм бэ? Болохоор яадаг юм бэ? Эхнэрээ яаж хүндэлдэг юм, тийм ээ? Одоо яаж тэгэд эрэгтэй хүүхдүүдийг өөрийнхөө үр хүүхдүүдийг хажуу талд үлгэрлээд дараагийнхаа одоо тэр амьдралын тэр шатуудыг яаж зааж өгдөг юм бэ? Зүгээр л хоол авцраал хөршөнд хийгээл цалингаа авцраал хинэртэй өгөөл за би болцсон шүү миний үүрэг болцсон шүү гэл бус үдэн дээрээ хөвтөл цаа зургатаа үзээлээ дуурай тий нийтлэг юм байгаа да. Ээжүүд байна те бас ингээл хэвээр чи заавал тийм байх ёстой гэл те. Хэвээр би чамаас тэрийг л хүсэж байна. Хүсэхгүй байгаа хүний хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг хүчлээд хийлээ гэж бодъё. Мөнгө гарна, хугацаа алдна. Тэгэл нөгөө хөгт чи яа тэг 4 жилийн дараа ээжийнхээ өсөдсөн сургуулийг төгслөө. Тэгэл диплом аваарай гэж хичээл яваад байгаа шүү дээ тий. Тэгэл шал өөр тийш яваад. Яг чи энийг л сур гэрээ ажиллаж битээ хий. Чи хаалж битээ би хаалж чи хэлдэг тэгээ чи яг л энийг сур гэлээ ээж аваад байдаг тийм. Байдаг. Тэгэхээр ердөөсөн амьдрал бол таагдшгүй онцгой мэт байна. Дээрээс нь бол таахын тулд тийм ээ одоо энэ амьдралыг ойлгомжтой болгохын тулд эхлээд өөрийгөө судлах хэрэгтэй. Та яг хий юм бэ тийм ээ? Та юу хийх юм бэ? Юу хийх гэж, юу бүтээх гэж энэ дэлхий дээр ирсэн юм бэ? Тэгээд энэ бүтээгч байгаа зүйл чи эхэнд хэрэгтэй юм бэ? Эхэнд тустай юм тийм ээ? Юунд хэрэгтэй? За ингээд эндээсээ цаашаагаа явах юм бол харин хүүхдүүдэд харин за энэ ч нэг ийм л одоо зан ийм нэг ийм хүүхдтэй энэ уг нь ийм ажил хийвэл их зүгээр дээ. Тэгтэл яг би бол зүгээр зөвлөн хүүхд бол өөрөө шийднэ. Тэгээ хүүхдүүдийг болж өгвөл одоо миний туршлага бол тийм ээ би бага хүүгээ одоо олон хэмжээст сургасан. Боксонд явуулсан, бассейнд явуулсан, шатранд явуулсан, саксанд явуулсан спорт талдаа. Урлаг талдаа бол гитаранд явуулсан, дижинд явуулсан, кофе найруулдаг те нөгөө нэг тий юу гэдэг хэлдэг лээ. Тэр баристад явуулсан. За юу академик боловсрол талдаа бол англи хэлтэй, математикаар маш удаан хичээлсэн. Тий. Тэгэхээр одоо бол ерөөсөө нөгөө за тэр бол тийм те. За бокс бол ийм. За шатар бол нэг ийм. За гитар бол ийм. За математик бол нэг юм. Гэт ингээ англи бол нэг юм. Гэт ингээд нэг талаар бол нэлээд олон талын зүйлийг судалсан учраас одоо шал өөр одоо байр суурьтай байна л да. За надад бол одоо бол 20 настай тэгээд өөрөө ярьж байна. Надад бол яг хэл бол зайлшгүй хэрэгтэй. Би одоо англи хэлийг маш сайн сурч эзэмших хэрэгтэй. Яг бол миний 90 үе болж байгаа учраас өнөөдөр дэлхий бол тэр чигээрээ англиар ярьж байна. За нөгөө талаараа бол надад мөнгө хэрэгтэй. Тийм учраас би их том мөнгөтэй болох тийм мэрэгжил сонгоно гэд тэрүүрээ юу яаж ин тэрний төлөө явж байна. Гэхдээ энэ мэрэгжил бол миний дурлж байгаа мэрэгжил бол биш. Би зүгээр л энийг орвол би мөнгө хийнэ энийг бэр. Гэхдээ дараагийн яг миний хүсэж байгаа мэрэгчлээ би бол дараагийн хантайдар мөнгөө хийж завсараа би мэрэгжилдээ явна гэж.
Тий, ингэж байна. Тэгэхээр одоо нөгөө бид нар ингэж байгаа л да. Зүгээр сургуульд оруулна л гэдэг. Тий. Боловсралтай л болгоно гэдэг. Тий. Тэгэхээр бодолцох хэрэгтэй тийм ээ. Заавал минийхаар бол явах албагүй. Би бол одоо тий нөгөө сэтэл өгж байгаа л гэсэн. Тий. За баярлалаа. Өнөөдөр нэлээд олон зүйлүүдийг ингээд ухаж ярьлаа. Ингээд бодохоор бидэнд өөрсдөө цаг зав гаргаад яг нэг юм үзэл бодол нийлдэг хүнтэй эсвэл өөрийнхөө одоо шүтэж, үнэлж, сонсож, дагаж мөрдөх хэвээр амьдралынх нь одоо мөн чанар ингээд таалагддаг хүнтэй ярилцах, яриаг нь сонсох, эсвэл нэг сайхан ном унших, өөртөө юм яг чанартай цагийг зарцуулах заашгүй хэрэгтэй цаг байна. Тэгэхгүй бид нар ингээд ажилдаа дарагдаал, ар гэрийнхээ асуудал дарагдаал, өөр хүүхдийнхээ боловсролд, хөгжилд өнөөдөр өдөр тутмынхаа ажил дарагдаал яваад тахаар бид нар хэдийгээр ажил амьдрал ингээ өдөр хоног урагшлаад байгаа боловч өөрөө ухраад идэм байна гэдгийг л ойлголоо би. Тантай ярилцааг нэлээд удаан хугацаа өнгөрчөөд өнөөдөр ингээд эргээд уулзсан чи маш олон зүйлийг ярилцчих хугацаанд хүний энэ ухаан бодол чи гүйцэгддэггүй шүү дээ. Нэг зүйлийг ярьж байгаа боловч тэр зүйлээс ургасан бодлууд ингээл тархиад улам ингээл үржигдэл бодоол эргээл өөрийгөө энд нэг эргэж бодож үзэл тэнд нөхрийнхөө ямар байдалтай гэдгийг бодож үзэл ингээл маш хурдан хугацаанд юм бодол гүйж байгаа байхгүй. Тэгээ бодохоор тарих амрах шиг тэгээд бас нэлээд олон зүйлүүдийг ингээд нүд нээгдтэй ингээд харж байгаа юм шиг боллоо л доо. Тэгэхээр манай сонсогчдод бас яг ингэж хүрсэн байгаасай. Бас яг энэ мэдрэмжийг авсан байгаасай. Тэгээд бид та бүгдийнхаа ингээд одоо сэтгэлийн боловсрал гэж хэлдэг юм уу? Амьдралын чанарт нөлөөлөх үс юм гоё одоо сэдвтэй ярилцлагуудыг бид хоёр өөрсдөө гоё гэж яриад байгаа. Гэхдээ бид хоёр таалагдчих байгаа учраас олон хүмүүс бас адилхан бид хоёртай адилхан үнэлэх дуртай байх хүмүүс байгаа байх гэж бодоод бид хоёр ингэж ярилцж байгаа шүү. байгаа тийм ээ. Хүүднээс 7 хоног бүрийн Баасан гарагийн 12 цагтын ярилцлага маань та бүгдэд хүрч байна. Тэгээд Тунраа ТV-гийн доор одоо та бүхэн комментаа бидэнд харамгүй илгээгээрэй. Магадгүй өнөөдрийн энэ ярилцлагаас та юуг ухаж ойлгов? Юу нь магадгүй танд арай өөр одоо сэдвээр ярьсан бол гэж бодогдов. Эсвэл эх 7 хоногийн Баасан гарагт яг энэ сэдвийг хөндөд ярилцаад өгөөсэй гэд та бүгдээс бас саналууд орж ирвэл бид маш их баярлана. Тэгээд тэр сэдвийн хүрээнд бас та бүгдтэй үргэлжлүүлээ ярилцсан. За надад яг ийм мэдрэмжүүд бодлууд төрцүүлээ багш. Маш олон зүйлийг ингээд одоо өөр дээрээ тусгаж авсан их мундаг бай. Тэгээ одоо өөрийнхөө хувьд тийм ээ. Миний хувьд болохоор хүмүүсийг ерөөсөө их цэгцтэй амьдралыг нэг тийм гоёор хүлээж аваасай. Амьдралд илүү цаг хожсон тийм ээ. Илүү бүтээл хийсэн. Илүү нэг тийм хайр инрэл дүүргэсэн тийм ээ. Одоо хүнийг хүлээн зөвшөөрсөн, тэрэн дээр нь дэмжсэн нэг ийм амьдралыг урсгалаар нэг осондоо бол одоо намар болоод тэгэл өвөл болдог шүү дээ. Тэгэл өвөл тас хөлдөө байснаа л хавар болоод энэ бол нэг байгалийн урсгал юм да. Тэгэхээр бид өөрсдөө нэг тийм урсаж чадхаа болцсон. Заавал тийм байх ёстой гэдэг юм дээр гаццсан. Тэндээсээ үүдээд маш олон сөрөг энергиудыг давхалт одоо гаргаад ирсэн. Тэгээ амьдралаа их хэцүү хатуу болгосон. Тэгэхээр бол яг саяны одоо бид хоёрын яриагаар тийм ээ хүмүүс ингээд байгалийн жам ёсны урсгалыг ингээд олоод аваасай. Илүү их одоо жаргалтайгаар урсаасай тий амьдрал урсчил байгаа шүү дээ тийм ээ. Өнөөдөр болсон бол маргааш тэгээд нөгөөдөр гээл жилийн дараа 2 жил 3 жил гээл ингээд явж байгаа. Тэгэхээр их тийм одоо аз жаргал баяр баясгалан хайж байгаа хэрнээсээ одоо амар төвшин биш байгаа энэ байдлыг л арилгах юмсан л гэдэг үднэс л одоо ярьж байна да. Тийм. За баярлалаа. Өнөөдөр бидний ярилцах цагийн түрээд өндөрлөж байна. Багш та маш их баярлалаа. Их олон удаа та надад өгдөг. Надад болон манай одоо сонсогч үзэгчдэд өгдөг шүү. Тэгээд өнөөдрийн нийгэмдээ бид нэр ингээ болохгүй байгааг нь хараад жоох ингээл хэцүү стресстэй сөрөгдөх гээл байдаг. Гэтэл өнөөдөр биднийг ингээд гоё чиглүүлээд ухамсарлуулад ойлгуулад өгөх ийм гоё өнгөө цаг хугацаа одоо байна штэ. Бид нэр гэтэл зарим улсад зарим цаг үед маш их мөнгө төлөөд ч энэ мэдрэмжийг, энэ мэдээллийг, энэ үнэтэй яриаг авч чадахгүй үе цаг хугацаа байдаг. Хүмүүс ч байгаа. Гэтэл өнөөдөр танд ирэх чөлөө байна. Энэ боломж байна гэдэг бол энэ нийгэм бас тийм муу биш. Энэ цаг хугацаа тийм бас муу биш байна. Тэгэхээр яг энэ цаг хугацааг үнэлээрэй. Тэгээ багш та маш баярлалаа. За баярлалаа.